Үргэлжлүүлэн Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн нэгмийн ахлах багш доктор Жавхлантай ярилцгаад бэлэн болоод байна. Сайн байна уу? Өглөөний мэнд төргий. Сайн байна өглөөний мэнд. За дэлхийд гаргасан Монгол бичгийн эртний дурсгалуудын талаар хоёлаа ярилцлага эхлэе. Тэгэхээр ер нь бол альва хэлний бичгийн дурсгал нь бол тухайн үндэстнийхээ түүх, соёлын бодит баримт нь болж байдаг. Тэрнийхэн хэмжээгээр бас хэлнийх нь бол өөрийнх нь хөгжлийн түүхийг бас илэрхийлдэг л дээ. Тэгэхээр тэр хэмжээгээр тухайн бичгийн эртний бичгийн дурсгалаар бол тухайн үндэст нь бол өөрсдийнх нь бас бичиг соёлыг бол илэрхийлээд яг үүнтэй ажиллах юм бол монголчууд бас 2000 гаруй жилийн бас бичиг хэлнийхэн дурсгалыг бол бичиг соёлоор бол үлдээсэн байна. Тэгэхээр энэ бол өвөг Монгол буюу хүмүүчүүд үеийн тамга бичээсээс ахуулаад за тэгээд брахми үсгээр бичсэн хүс толгойн бичээс за ингээд хятад бичгийн дурсгалууд ч юм уу гэх мэтлээ. За ингэж явж байгаад ерөнхийдөө бол согдоос 7-оос 6 дугаар зууны үед бол согдын бичиг үсгийг бол монголчууд авч өөрсдийн бичиг үсэг болгож сайжруулж улмаар бол 12 дугаар зууны үед бол төрийн бичиг болгож авч хэрэглэх хэмжээнд бол сайжруулж хөгжүүлж ирсэн байна л да. Тэгэхээр бол би бол нэг 13-аас 14 дугаар зууны үеийн тэр сумын монголчуудын эзэнт гүрний үеийн хүчрэг байсан цаг үед бол холбогдох гадаадд хадгалагдж байгаа. Тэгээд тухайн үед бол бас бүтээгдсэн энэ монгол хэлний дурсгал болон энэ бичгийн дурсгалуудын талаар бол жоохон тавьж ирэх гэж бодож байна. Монгол хэлний хамгийн эртний дурсгал хаанаас олдсон байт юм бэ? Монгол хэлний гэх юм бол өөр болчих. Тэгэхээр нөгөө монгол хэлийг бол ямар ч үсгээр тэмдэглэж болж байна. Шөнийн дөрөвний хэлдэг бол өг монгол хэлний буюу манай эртний өмнөх модон шинэ хааны үеэс ахуулаад энэ тамга бичээс тэр бол монголны дурсгал бас байж болж байна. Цаашдаа явах юм бол хүйс толгойн бичээс ч юм уу одоогоос 1400 жилийн өмнө бичсэн бичээс байж болж байна. Тэгэхээр зүгээр монгол бичгийн тийм ээ содос хэрэглэж ирсэн за тэгэхээр 1500 орчим жилийн түүхтэй болж байгаа энэ монгол бичгийн хувьд бол бидний одоогоор олдоод байгаа бичгийн анхны дурсгал бол 1224 онд хамаардаг Чингисийн чулуун бичиг байгаа л да. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ бичгийн дурсгалуудыг бол бид нар бол яаж үзэж болно л да. Үзэх юм бол монгол бичгээр бол үлдээсэн 13-аас 14 дугаар зууны үед үлдээсэн нэг 200 орчим дурсгалууд байна. За тэгээд мэдээж Хувлаа хааны зохиосон дөрвөлжин үсгэр бас монгол хэлийг тэмдэглэсэн 100 орчим дурсгал. За тухайн цаг үед бол монгол хэлийг авиалан тэмдэглэж исэн араб үсэг юм уу хятад үсгэр үлдээсэн бас за араб үсгийн 10 орчим тойл бичиг ч юм уу хятад үсгээр бас монгол хэлийг тэмдэглэж исэн 10 орчим тойл бичиг ч юм иймэрхүү сурвалжчуд байна л да. Тэгэхээр эндээс бол монгол бичгийн талаар нь ярих юм бол хөшөө чулууны бичээсүүд гэж саяны Чингисийн чулууны бичиг буюу 9 гүн чулууны бичиг гэж ярьдаг. Тэгэхээр эндээс ахуулаад бодох юм бол 9 гүн чулууны бичиг бол нэг 5 мөр 20 орчим үгтэй тухайн цаг үеийн бичгийн дурсгал болж шүү дээ. Тэгэхээр мэдээж Гисэнгой Баатар бол аян зан дайнд мордоод буцаж ирэхдээ бол энэ Харахрын голын хөөндөр бол энэ ноёдын их хуралдаан дор бол наадам их хуралдааг хуралдахад наадам хийж. Тэгэхээр тэр наадам дор бол 335 алд газар бол харуулсан. Энэ мэдээг бол тэмдэглэсэн юм дурсгал. Тэгэхээр эндээс ахуулаад нэг 20 орчим хад чулууны юм дурсгал байна л да. Хөшөө чулууны дурсгалаас. Тэгэхээр эртнийх нь бол энэ бол таарч. Тэгэхээр хамгийн бага нь бол нэг ойролцоогоор 3 мөр нэг 15 хүүхтэй төргөөний хатны бичээс байж байна л да. Тэгэхээр энэ ер нь ихэнх энэ дурсгалууд бол бүгд найрамд хотод ард улсын Хинан, Юнан за ингээд Дайдуу ч юм уу. За ингээд цөөн хэд нь бол Оросын албаны улсын Санкт Петербург за Монгол улсын музейнүүдэд бол хадгалагдаж идэг. Тэгээ хамгийн бага нь бол саяны хэлдэг төргөөний хатны бичээс гэж байгаа л да. Төргөөний хат бол Монголын төрөг бол 1242-оос 46 оны хооронд бол төр хугацаанд сахиж барьж байсан хатан. Тэгэхээр энэ хатны 1240 онд бол энэ хатны зарлигийн бичээс бол байгаа. Тэгээд хамгийн томоос нь үзэх юм бол 1400 орчим үгтэй Индүү вангийн гэрэл төчөөний бичээс бол 1362 оны үед хамаардаг ч юм уу. Гэх мэтлийн ингээд юм том
одоо гэрэл төгшөө юм одоо хөшөөнүүд байж байна. За хөшөөнөөс гадна мэдээж агуунуудад бол одоо маш их хэмжээгээр бол бичсэн дурслууд бол байдгийн. Нэг нь бол аржаа агуу, дунхааны агуу одоо 13 дугаар зуун, 14 дугаар зуунд хамаарах монголчууд дурслууд бол байдаг л та. Одоо Хятад улс, Оросын холбооны улс байгаа дурсгалуудын хувьд бол тухайн үед эзэн одоо тий сууж ирсэн улсын байрч гэсэн нутагтай холбоотой баг. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ за аялал жуулчлал тийм ээ. Аялаж явж байгаа хүмүүс, жуулчилж байгаа хүмүүс. За ингээд судлаачид, за ном бар цуглуулгачдын дамжин ер нь бол энэ гадаадын томоохон одоо архив, номын сан тэгээд музейд бол Монгол бичгийн, за монгол хэлний ер нь бол энэ томоохон сурвалж бичгүүд бол очсон байдаг. За мэдээж бол 13-аас 14 дугаар зууны үед бол Ил хаантын улс тийм ээ. Тэгээд Алтан ордны улс, Ён гүрний гэх юм өргөн удам тал нутгийг бол одоо захирч тэнд бол одоо өөрсдийн бичиг соёлоороо өв соёлоо үлдээж исэн ард түмэн учраас тэнд ч гэсэн бидний өөрсдийн бүтээгээд үлдээсэн дурслууд ч гэсэн байгаа. Тэгэхээр тэр ч гэсэн тэнд бол хадгалагдаж үлдэж үлдсэн юм гэсэн. Тэгэхээр яг зүгээр за хөшөө чулуунаас гадна ингээ бодох юм бол бар одоо номын дурсгалууд бас байж болж байна. Бар номын. Тэгэхээр монголчууд бол бас 13 14 дугаар зууны үед бол ном хэвлэж ийсэн, барлж ийсэн тийм боломжтой. Тэгэхээр энэ дотор бол энэ Божра Авадрагийн тайлбар гэж байгаа. Божра Авадрагийн тайлбар гэж. Тэгэхээр энэ эртний одоо энэ итгэхийн 7 дугаар зууны үеийн гүн ухаантны зохиосон энэ одоо юу гэдэг лээ чинь бод сайн нарын одоо зэрэгт хөрхүү одоо орох уу гэсэн тийм асуудал. Тэгэхээр энийг бол 1313 онд бол 1312 онд бол энэ Чойжо оцор бол монгол хэлэн дээр бол төвд хэлэн дээр бол одоо орчуулад бол одоо гаргасан. Тэгээд энийг бол одоогийн Бээжин хот. За тухайн одоогийн Бээжин хотын цагаан сувар гэдэг газар. Тухайд бол одоо Ён гүрний нийслэл Дайдуу хотын Түмэн хамгаалан хийдэг байсан. Тэгэхээр тэнд бол 1000% ингэж барлаж хэвлэж ирсэн. Тэгэхээр энэ мэтчлэн ингээд одоо ном судруудыг бол Монголын одоо тухайн цаг үеийн бол эрдэмтэн мэрэгд бол их хэмжээгээр орчуулж за түгээн дэлгэрүүлж байсны жишээ бол энэ бол тоодж байгаа. Тэгэхээр энэ бар номын хувьд бол монголчуудын хувьд бол жоохон харамсалтай нь 13 14 дугаар зууны үед бичигдэж үлдсэн одоо энэ ном хэвлэлээс бол яг бүтэн ихээрээ олцсон бол хоёр л ном байдаг л да. За нэг нь бол Бурхан багшийн 12 зохионгу нөгөөх нь бол Тахин дүү бичиг гэж байдаг. За бусд нь бол голцоо халан ч юм уу эсвэл бол зарим хуудсан хилтерхий ч юм уу хоёр болсон. Ерөнхийдөө бол 13-аас 14 дугаар зууны үед хамаардаг ном бар хэвлэл бол 30 орчим бар хэвлэл байдаг л да. Тэгээд эндээс үзэх юм бол одоо Бурхан багшийн 12 зохионгу гэдэг бол энэ Бурхан багшийн нэг насны одоо тийм ээ төрснөөс ахуулаад одоо нирван төрийг олох хүртэл одоо нэг насны үйл явдлыг бол энэ 12 бүлэгт бол хураангуулад энэ зохиосон монголчууд зохиож байгаа шүү дээ чинь те зохиосон юм төвдөл дээр тийм зохиосон юм бүтээл баг. Тэгээд энэ бүтээл бол одоо бас л ховор нандин одоо энэ сангат бүрээр хадгалагддаг л да. За тэгээд Тахимдүү бичиг гэж бас байгаа те. Тахимдүү бичиг гэж бол одоо за эртний хятадын за тэр зам ингээд одоо энгийн ард иргэдээс ахуулаад за хаад ноёд нь хүртэл эцэг эхийн одоо ач тус за тэрийг яаж дахиж одоо шүтэж явах тэр ёсыг бол ингээд ард хаад ялгалгүйгээр ингэж мүлддэг гэсэн тэр одоо эртний сургаалыг бол Монгол хятад хадмалаар бол хийсэн байдаг л да. Тэгээ тэр бол одоогийн Бээжин хотын гүгэн буюу одоо хааны одоо ордонд буюу хориотот гэж хэлдэг тийм ээ. Тэнд бол байгаа энэ дурсгал байгаа. Тэгэхээр одоо за 1307 онд бол энэ Ён гүрний энэ бичгийн яамны төшмөлийн бол төмөрл орчуулсан гэсэн мэдээг бол энэ Ён улсын сулрал бол тэмдэглэсэн байдаг л да. Гэх мэтчлэн ингээд үзэхээр бол маш олон дурсгал бүтээлүүд бол одоо гадаад хотодод бол хадгалагдаж байгаа. Бид хоёрын ярилцах цаг энэ үрээд өндөрлж байна. Өнөөдрийн ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа.